Өнөөдрийн энэ бичлэгийг хийх гээд би одоо 3 дахь удаага энд сууж байна. Тэгээ эхний удаад болохоор микрофон маань нэг ажиллаж өгөхгүй янз бүр болоод тэгээ нүрээ буцсан үсээ ингээ янзалцсан энд баг 3 4 цаг микрофонтойгоо ноцолцсны эцэс сүүлдээ бүр номоо ярих ямар ч чадал тэнгэлгүй болоод бишгээж чадаагүй. Хоёр дахь удаад нь болохоор бараг цаг 30 минутын бичлэг хийсэн. Эргээ сонссон чинь миний хоолой айгүй цуурайтай бичигдсэн байсан. Тэгээ тэр бичлэг бол ашиглах аргагүй болсон. Одоо ингээд 3 дахь удаага яг энэ номын талаар ярих гад дахиад энд сууж байна. Хэрвээ энэ удаагийн бичлэг дээр нь ч юм уу эсвэл одоо дуу хоолой аудио дээр нь ямар нэгэн асуудал гарах юм бол цуурайтай байна уу, цуурайгүй байна уу тэр хамаагүй энэ бичлэг шууд яг байгаараа YouTube-д орох болно. Өнөөдөр ярих гэж байгаа ном бол Freida McFadden гэдэг зохиолчийн The Housemaid буюу гэрийн үйлчлэгч гэдэг нэртэй ном байгаа. За энэ ном болохоор New York Times-ийн бестселлер саяхан буюу бүр дөнгөж хэдхэн хоногийн өмнө 12 сарын 19-нд Sydney Sweeney, Amanda Seyfried гэдэг алдартай жүжигчид тоглосон кино нь Америкт нээлттэй хийсэн байгаа. Монголдас гарах нь уу гэж бодоод нэлээд харсан боловч гарахгүй юм шиг байна. За тэгээ мэдээж 12 сарын 19-нд Зул сарын баярын өмнөхөн нээлттэй хийж байгаа кино юм чинь. Энэ киног болохоор би нөгөө яат ч юм Зул сарын холбогдлолтой кино юм байна. Зул сарын холбогдлолтой ном юм байна гэж бодсон байхгүй юу. Тэгээ бас шинэ жилийн наастар орё те уур амьсгал орё гэж бодоод энэ номыг уншсан боловч одоо шууд спойлерыг хэлэхэд Зул сартай холбоотой юу ч гардаггүй. За тэгээ энэ номыг ямар ч хэлсэн би ганц 2 хоногийн дотор аяга хурдан уншаад дуусгасан байгаа. Ингэж унш дуусгасныхаа дараа энэ номыг би Тэмүгийн Gone Girl юм байна гэж дүгнсэн. Яагаад тэгэж дүгнснийгээ яг энэ номын тэр үйл явдал нь гарах хэсэгт би бас тайлбарлая гэж бодож байна. Одоо ингээд шууд үйл явдал руу орё. За номын маань гол дүр одоо housemaid буюу гэрийн үйлчлэгч болох гээд байгаа бүсгүй маань 26-7 8 орчим насны залуухан эмэгтэй байгаа. За энэ дүрд нь болохоор Sydney Sweeney тоглож байгаа юм байлээ. За энэ гол дүрийн маань бүсгүйг Millie гэдэг. Millie сүүлийн 10 жил шоронд суусан. Мэдээж номын ихэнх хэсэгтээ яг ямар хэрэгээр шоронд суусан тодорхойгүй. Ямар ч тач нэлээд хүнд юм эрүүгийн гэмт хэрэг улмаас шоронд суусан болохоор одоо Америкт бол жишээлбэл тэр хүний нэрээр нь ч юм уу те одоо эргээсрийн дугаараар нь ч юм уу ингээд хайхад тэр хүн ямар гэмт хэрэг үлдчихсэн, хоригдчихсэн, ял шийтгэл эдэлжсэн бүх мэдээлэл нь гараад ирдэм байна л та. Тэрнээсээ болоод Millie ажилд орж чадахгүй байгаад байгаа. За дээрэс нь угаасаа 16-7 наснда шоронд суудсан болохоор эзэмшсэн мэрэгжилч гэж Millie-д бас байхгүй байгаа юм аа. Ийм учраас Millie-д одоо өөрт нь хийж болох хамгийн боломжтой ажил болохоор гэрийн үйлчлэгчийн ажил байгаа. Millie уг нь шоронгоос гараад нэг ийм баарнд бартендерийн ажилд орсон боловч ажлынхаа газрын хүнтэй одоо зодолтоод гэх юм уу тэр ажлаасаа халагдчихсан. За ажлаасаа халагдснаасаа болоод тогтмол цалингүй болсон учраас орон гэргүй болсон. Машиныхаа арын суудал дээр ер нь бол унтдаг. Машин дотор амьдраад ингээ явж байгаа. За ингээ зар хараад Millie болохоор маш баян Winchester гэдэг айл гэрийн үйлчлэгч хайж байгаа гэдэг зарыг олж хараад тэр Winchester-ийнхэнтэй ажлын ярилцлаганд орохоор очноо. За ажлын ярилцлагыг болохоор мэдээж Winchester-ийн одоо гэрийн эзэгтэй Winchester гэдэг айлын эхнэр нь юм уу те Nina хэмээх бүсгүй хийж байгаа. За Nina бол Millie-гээс даруй 10-аад насаар их хийж байгаа. Тэгэхээр нэг 36-7 8 орчим насны эмэгтэй байгаа. Дээрээс нь нэмээд Millie-гээс бол бараг 20-30 кг хүнд жинтэй гэж байгаа байхгүй юу? Нилийн махлаг эмэгтэй гэж Нинаг дүрсэлсэн байгаа. Тэгээд надад болохоор энэ дүрслэл нь аюуг таалагдсан. Яагаад гэхээр кинонууд дээр ч тэр номнууд дээр ч тэр баян айлын эзэгтэй дандаа л нэг юм юу ч идтгүй шахуу туранхай хүүхнүүд гэж гардаг штэ тий. Тэрний эсрэг махлаг эмэгтэй байгаад нь бол баярлсан. Гэхдээ дараа нь яагаад бас ингэсэн нь учир нь тайлагдах юм байлээ. За ингээд Millie Нинатай уулзаад Нинаг угаасаа хараад аюу биширж байгаа. Нина үргэлж юм цагаан өнгийн хувцс өмсдөг. Цагаан цамц, цагаан юпг, цагаан гутал өмсдөг. Дээрээс нь нэмээд үс нь юм шаргал өнгийн үстэй яг ингээд тайрчихсан. Тэгээ тэр тайралт нь хүртэл маш гоё тий. Давхар эрүүг нь ингээд далт хийхээр тийм тайралттай. Гэр нь цэвэр цэмцгэр ор тарш шиг том. За тэгээ Нинагийн ярианаас бол Нина угаасаа ажил хийдэггүй гэл анханасаа л ер нь Millie Нинаг хараад маш их хатаархнаа. За ингээд ярилцлага болоод дуусж байгаа. Ярилцлагаас Millie гараа явж исэн чинь тэдний байшин нь мэдээж Нью-Йоркийн одоо ойролцоо байдаг Long Island гэдэг газар байдаг. Тэр хавийнхаа хамгийн том байшин, хамгийн том хашаатай тий. За тэр хашаанд нь нэг юм цэцэрлэгч залуу цэцэг ногоог нь тариад арчлаад байж идэг. За тэр залуу болохоор харваас нэг юм гоё царайлаг, булчинлаг залуу байгаад байгаа байхгүй юу. За ингээд Нина Millie-г
хашааныхаа хаалга хүртлээ гаргаж өгдөг. Мили тэр хооронд нөгөө залуу руу сонирхоод ер нь тэр хаваар юу бэ гэж сонирхоо харсан чинь нөгөө цэцэрлэгч залуу чинь Милид ингээ анхааруулга өгж байгаа юм шиг толгоогоос ихсэрнэ. За ингээ буцаад Мили бол нөгөө машиныхаа арын суудлын дээр унддаг амьдрал руугаа эргээд орж байгаа. Мили дотроо залбирч байгаа. За энэ Нина миний ингээд нэрийг ч юм уу те намайг ер нь бити миний өнгөрсөн түүхийг судлаад үзээсэй. Тэгэх юм бол надад энд ажилд орох боломж гарч ирнэ л гэж бодоод байдаг. Тэгсэн чинь үнэхээр 7 хоногийн дараа Нина залгаад за чи манад ажилд орох боломжтой юу? Хизээ орох боломжтой вэ гэд маргаашаас нь Мили Winchester-ийн байшинд гэрээ үйлчлэгчээр ажилд орохоор болно. За ингээд ингээл ер нь жоохон сонин зүйлүүд эхэлж байгаа юм. За юу гэж эхэлж байгаа вэ гэхээр яг зохиолчийн хүснээр бол биднэрт нэг юм ямар эвгүй байшинд ямар эвгүй айлд ажилд орчоо вэ гэдэг тийм сэтгэл төрүүлэх зүйлүүд болох гээд байгаа байхгүй юу? Уншиж байгаа бидний хувьд болохоор тэр нэг юм жоохон инээдтэй ч юм шиг заяа. За жишээлбэл Мили ингээ маргааш нь шинэ ажилдаа орох гээд шинэ айлдаа ингээ очиж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд гадаа нь нөгөө цэцэрлэгч хийж зогсож исэн залууг Энзо гэдэг Итали залуу юм байна гэдгийг олж мэдчихэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ Энзо нэм амар бак болчинлог байсан чинь за энэ залууч барыг нэг гараараа л намайг алчих юм байна да гэж боддог. За дараа нь юу болдог вэ гэхээр Нина байшингаа Милид танилцуулна. Тэгээ хамгийн сүүлд нь байшингийн 3 дахь давхарт гэх юм уу дээврийн өрөөнд нэг юм жижигхэн өрөө байдаг. Тэр өрөө нь болохоор юм жижигхэн цонхтой. Тэгээ дээврийн өрөө учраас юм таазан налуу ийм тэгээ нилээн давчуу бөхчм. За тэр жижигхэн ганц цонх нь бол угаасаа нөгөө ингээ дараатал нь будсан. Будгандаа наалдаад онгоохоо бэлсэн цонхнууд байдаг шүү дээ. Яг тийм болчихсон цонх байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Мили дотроо юу гэж боддог вэ гэхээр энэ өрөөнд хин нэг нь хэрвээ намайг алчих юм бол тэр ихтэй хинч мэдэхгүй юм байна. Энэ өрөөнд намайг алаад хийцэн байхад хинч олж ирэхгүй юм байна те. Энэ өрөөнд би яаж шашгирсан бэ? Хинч намайг сонсохгүй юм байна гэж боддог. За тэгээд доошо буугаад Нинагийн одоо охинтой танилцж байгаа байхгүй юу? Нина амбул гуруула нөхрийг нь Андрю гэдэг. Андрю болохоор нэг юм лаг том компани үүсгэн байгуулагч захирлна. Тэгээд тэр хоёр нэг 8-9 орчим насны охинтойгоо ингээл гуруулхнаа л энэ байшинд амьдардаг. За тэгсэн чинь охиныг нь болохоор Cecilia гэдэг. Cecilia нэг юм яг 8-9 настай хүүхэд өмсөөргүй айгүй юм тансаг чамин хийцтэй цайвар цагаан өнгийн юм тормор болсон тийм одоо хүүхэлдэйн л өмсгөөр палаж энэ төр өмсдөг юм байна л да. Тэнгүүт Мили анх Cecilia-тай ингээд танилцсангуудаа энэ охин өстө яг аимшигын киноны гол дүр тоглохоор охин байна. Энэ байшинд энэ охин бол намайг одоо алах гэж оролдох юм бол би гайхах зүйлгүй юм байна гэж дотроо боддог. Тэгээ энэ надад хөвчлөлтөө санагдсан учир нь юу юм бэ гэхээр энгийн амьдрал дээр бид нэр хизээч одоо шинэ ажилд орчоод харсан юм болгоно бол би энд ингээ өгчч магадгүй юм байна. Тэр намайг алчч магадгүй юм байна гэдээ ингээ боддгоо штэ тий. Тэгэхээр яг нэг талаасаа энэ нөгөө триллер ном учраас зохиолч маань анханасаа нэг тийм жоох эвгүй уур амьсгал үүсгий гэж бодоод Милид иймэрхүү бодлууд төрүүлээд байсан байж магадгүй. Одоо нэг номын тийм эвгүй уур амьсгалыг Милигийн иймэрхүү бодлоор дамжуулаад биднэрт бас мэдрүүлэх гээд байна гэсэн. Нөгөө талаас яг Мили бол угаасаа 10 жил шоронд байсан хүн учраас угаасаа бүх бодол нь ийм параноид болцсон байж магадгүй. Гэхдээ надад бол энэ нэг амар үнэмшилгүй, амар инээдтэй санагдсан гэл. Харсан юм болгоно. Одоо тэгэл би одоо энэ манай Ёлк над дээр онж ирээд намайг дараад алчиж магадгүй гэж бодож байгаатай л яг адилхан юм шиг санагдсан байхгүй юу. За тэгээд Милигийн иймэрхүү бодлоос нь ахуулаад би бас энэ номын талаар нэг зүйлийг анзаарсан. Тэр нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө бол зохиолч маань гой санаа гаргаж ирсэн ч гэсэндээ гүйцэтгэл айгүй муу энэ ном дээр бичсэн байна гэж бол ойлгосон. Өгүүлбэрүүд нь юм амар богинохон, хитрхи богинохон ингээд таслаа тавьсан юм шиг. Тэгээд хитрхи их давтамжтай. За одоо жишээлбэл энд ажилд орсныхоо оройн нь Мили Нинагийн нөхөртөө танилцж байгаа. Андрю гэртээ ирж байгаа. Тэгэл Андрюг хараад Нинагийн нөхөр Андрю бол маш царайлаг залуу байсан. Үнэхээр царайлаг, гайхалтай царайлаг гэл энийгээ бүр дахин давтаал те. Тэгэнгүүтээ маргааш өглөөний цайг одоо бэлдэж өгч байгаа юм л да. Тэгэнгүүтээ ингээл Андрю өглөөний цайгаа авахаар бууж ирлээ. Тэр үнэхээр царайлаг харагдаж байлаа гэл. Тэгэнгүүт оройн болол оройны хоолн дээр стейк хийлээ. Андрю стейк идж байгаа нь үнэхээр гайхалтай царайлаг харагдаж байлаа гэд. Бүр дахин давтцсан. Тэгээ авт би уул нь бол энийг ингээ уншиж байгаа хүн ингээд Андрюг амар царайлаг гэдгийг нь бол амар сайн ойлгочод байгаа ч гэсэндээ ингээд дахин давтаад байгаа надад жаахан ядаргаатай санагдсан. Яг нөгөө талаасаа энэ ингээд дүрслэл мөрслөл одоо уран яруу хэл зүй найруулга тиймэрхүү зүйл жоохон багтай. Яг ингээд надад болохоор юм Инстаграмын тайлбартай
бичлэг үзээд байгаа юм шиг, reel үзээд байгаа юм шиг, TikTok те тайлбартай TikTok үзээд байгаа юм шиг. Одоо нөгөө миний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэдэг reel үзээд байгаа юм шиг тэгж санагдсан байхгүй юу энэ бичлэг нь. Гэтээ тэрийг бол бас яг бүр ингээд амар муу зүйл шүү, буруу зүйл шүү, муухай зүйл шүү гэж бол хэлэхгүй. Ер нь бол зарим талаараа яг юм бичгийн хэлбэр нь амархан байх, хялбар байх, өгүүлбэрүүд богинохон байх те нэг юм ядаргаатай урт зүрлэлүүд, дүрслэлүүд байхгүй байх нь эргээд энэ номыг амархан унших тийм боломжийг олгодог. За жишээлбэл над шиг ингээ гадаад хэлээр уншиж байгаа хүн ч юм уу те эсвэл юм уран зохиолын номыг унших дадлгүй хүн энэ номыг унших юм бол угаасаа айгүй ойлгомжтой, хэл найруулга нь амархан байгаа учраас тэр хүнийг бас магадгүй номын ертөнц рүү одоо татаад оруулах нэг ном нь болно гэж одоо бас бодож болно. Одоо илүү юм accessible зохиолч болчихж байгаа байхгүй юу. За энэ байшин амьдраад эхэлсэн юм бол Мили ер нь бол хэд хэдэн зүйлийг олж мэднэ. За нэгдүгээрт нь бол Андрю бол яг ажиллая гэд гэртээ байхаас байхгүй нэхэд юм байна. За Энзо гэдэг тэр нэг Итали цэцэрлэгч залуу бол маш халуухан залуу, эдний цэцэрлэгт байнга ирж ажилдаг. Уул нь бол тэр хавийнхаа хит хитэ айлын цэцэрлэгийг л хариуцсан залуу юм байна л да. За Мили болохоор бас нөгөө залуу гэж ингээд хараад шохорох хостой тий. Би хамгийн сүлд хизээ хүнтэй унтснаа санахгүй байна. Тэгээд ямар нэгэн үйлдэл одоо Энзог чиглээд хийдэг ч юм бэлүү гэх мэтчлэн Мили бодно. За хамгийн гол нь Нина бол аюу галзуу хүүхэн юм байна гэдгийг олж мэднэ. Анх тэр ярилцлага авахдаа танилцсан тэр одоо сайхан ааштай инээж ханиасан Нина бол зүгээр тэр өдрийн л Нина байсан. Тэрнээс хойшоогоо л Нинагийн ааш зан бүр амар муухай болол Милийг дандаа хилээгүй хэрнээ хэрэгт бүтээдэг. За жишээлбэл одоо охин нь сургуулаасаа ирчээд Милигээс та надаа юм гяс идэх хөнгөн зууш бэлдээд өгөөч гэдэг аахгүй юу. Тэнгүүт Милиг үжижод хөрөгчийн онгойлгосон чи хамгийн урд нь газрын самрын тос байдаг, peanut butter байдаг. Тэнгүүт тэрийг нь аваад талхан дээр түрхээд хажууд нь ганц хоёр жимс тавиад охинд нь аваачаад өгсөн чи охин нь бүр амар муухай гашгараал ээжээ гэж гүгэл очсон. Яасан гэсэн чинь энэ Мили намайг алах шахлаа, намайг албаар алах гэлээ надаа сая газрын самрын тостой талах өглөө гэсэн чинь Нина бүр Мили рүү амар гашгараад би чамд хэлээ зү миний охин peanut butter-ийн харшилтай гэд би чам зөндөө хэлсэн гэдгсэн чи Мили бүр гайхаад үгүй та нар тийм хэлээгүй штэ та надад огтхонч тийм хэлээгүй те хэлсэн бол би мэдээж мэдэх байсан тэгээд ч танаа хүүхд чинь газрын самрын харшилтай бол танах яагаад хөргөчнийхөө хамгийн урд ингээ газрын самрыг байлгаад байгаа юм бэ гэдэг ийм асуудал болсон. За тэнгуүтээ дахиад хэд хоногийн дараа Мили ингээл хэдний гэрийг амарт гой цэвэрлээл ингээд өрөөндөө ороод унтчаад босоод ирсэн чинь Нина хамаг хөргөчөндөх идэх юмнуудаа гаргаа шидсэн. Дээрээс ингээ бүр аяг тавгаа хүртэл шалан дээр шидэд галтгойгоо ингээ бүр дэлбэлсэн байгаа байхгүй юу. Мили гайхаад энд одоо юу болоод байна гэсэн чинь Нина чамаас олсон. Чи ингээд би эцэгхийн зөвлөлт байдаг. Эцэгхийн зөвлөлийнхэнтэйгээ ярих зүйлээ ингээ бэлдээд цаасан дээр хөвлөө гаргаад тавьсан байсан чинь чи тэрийг хайцсан байна. Тийм болохоор би тэрийг ч одоо хайж гин гэх тэрнгээр нэг юм буу юм болгоцсон байгаа байхгүй юу. За тэнгуут Мили үгүй би мэдээж тийм чухал бичиг баримт ч юм уу те харсан бол яалаа гэж хаях вдэ. Яг уу та хэрвээ тэрийг базаа хайцсан тийм муухай цаасан дээр бичсэн бол би хайсан байж магадгүй намайг уучлаарай гэ байжсэн чинь энэ чимээ шууганаар нь Андрю ирж байгаа байхгүй юу. Андрю болохоор нөгөө талаасаа Нинагийн энэ балиар аашиг нь гээд жоохон дарж өгдөг хүн гэх юм уу. Одоо жишээлбэл тэр эцэгхийн зөвлөл дээр ярчээсэн цаасыг нь алга болгосон гэдэг нь Андрю сонсонгуудаа за Нина минь тайвшраа наач нэг тийм чухал одоо сүртэй зүйл биш шүү дээ. Чи наадхыг аль хэдийн компьютер дээр бичсэн байгаа. Чиний компьютер дээр байгаа. Чи компьютераас л харчихал та гэдэг ч юм уу. За ингээ хит хитэн тохиолдолд иймэрхүү зүйлс дахин давтагдаад Нина бол Милигийн төвчээрийг барж байгаа. Андрю тэр бүрд ингээ гарч ирээд Милиг ингээ хамгаалдаг, өмөөрдөг болноо. За ихээ Мили бол бас тэнэг хүн биш. Дотроо ингэж бодно. Мэдээж энэ эмэгтэй бол одоо хүүхд төрүүлээд нас нь яваа, дээрэс нь нөхрөөсөө ч угаасаа их жимшиг байна те. Жин нэмээд өөртөө итгэх итгэл нь бол багассан байгаа. Харин надаа энэ ажил хэрэгтэй. Хичнээн тэр дээврийн өрөө жижигэн ч гэсэн бөхчөмч гэсэн давчууч гэсэн машины арын судал дээр унтахаас хамаагүй дээрээс нь гайгүй цалин мөнгөтэй байрлаж ажиллаж байгаа ийм ажил дахиад надад олдох нь хэцүү. Тийм болохоор би ингээд Нинагийн дургуг хүргэж болохгүй. Нинагийн би үргэлж сайн сайхан талд нь байх ёстой. Тийм болохоор би Нинадаа үнэнч байна. Би Андрюг яаж хэдийгээр тэр надад царайлаг секси харагдсан ч гэсэндээ би Андрюрөө огтхон сэтэ хаяхгүй гэдэг ч юм уу. Уул нь л өөртөө юм бодоод байгаа юм аа. За тэгсэн нэг өдөр Нина болохоор Милиг гаднаас одоо хүнс мүнсээ цуглуулад ирэхэд нь нэг юм хогийн уут дүүрэн ингээ хувц ийцэн. Тэгэнгүүтээ энэ хувцнууд
Би залуудаа өмсдөг байсан хувцснууд одоо надад багтсан учраас энэ хувцснуудыг хандвалмаар байна гэд яг хоёлаа хаана хандвалах уу гэж ярьжсэн. Ингээд ер нь энэ хувцснууд чамд таарах юм шүү. Чи явал та гэд. Баахан муут дөрөв хувцс Милид өгдөг. Тэгээ Мили тэрийг нь өрөөндөө очиод ингээ харсан чинь дандаа цагаан өнгийн тэгээ гой тансаг палаажнууд энэ төр байдаг. За Мили болохоор энэ өрөөнд амьдраад дотор нь нэг л эвгүй энэ өрөөнд орох болгондоо дотор нь давчтаад идэг. Эхэндээ болохоор энэ өрөө угаасаа жижигхэн болохоор надад ийм давчдах мэдрэмж төрүүлж байна гэж бодоод идэг. Тэгснээр нэг өдөр нэг зүйлийг анзаардаг. Тэр нь юу юм бэ гэхлээр тэр өрөө зөвхөн гаднаасаа цоочлогддог. Тийм өрөө байдаг. Тэгэл ерөөсө тэр өрөөнд дотор нэг нэг жижигхэн шкафын дотор нэг юм сонин цэнгэр хувин. За тэгээ нэг жижигхэн мини хөргөгчн дотор нь 3 савтай ус. Тэгээ жижигхэн юм хатуу ийм л зүйлүүд байгаа. Бие засахын тулд тэр өрөөнөөсөө гараад дээврийн одоо хонглын өрөөнд байгаа дахиад өөр нэг нойлыг ашиглах хэрэгтэй болдог. За ингээд энэ өрөө зөвхөн гадна талаасаа төгжигддэг юм байна гэдгийг нь олж мэдэнгүүтээ Милид дотор нь айгүй эвгүй санагдаад Нинад бүр хүсэл тавиад Нинаас гуйсаар агаад ямар ч байсан тэр өрөөний гаднаас нь цоожлдог түлхүүрийг нь бол Мили авдаг. Гэхдээ гаднаас нь цоожлдог түлхүүрийг нь авлаа гэд яах вэ те? Тэр чинь дотор нь байж байгаа цоочлогдчих юм бол тэр түлхүүрээр бол яаж хийж байгаа гарна гэдэг зүйл огтхонч байхгүй гэсэн. За мөн Мили нэг удаа охиныг нь ийм нэг товшдог бүжиг гэдэг чинь товшдог бүжгийнхэн сургалтанд нь дугууланд нь хөргөж өгч хүлээж байгаа тэнд байсан бусад одоо ийм гэрийн үйлчлэгч хүүхд асрагч нараас нэг зүйл олж сонсдог нь Нина жоохон галзуу сэтгцтэй юмтай охиноо бүр бага багт нь бүр нэлээд том юм асуудал тарьж исэн гэдгийг нь олж мэднэ. Гэхдээ яг ямар асуудал тарьсныг нь бол бүр 100% олж мэдэж чадахгүй. За ингээд яг хуу Мили Нинад чангалуулаад амьдрал байжсэн чинь нэг өдөр Нина ирснэ. Нэрээ Андрю бид хоёр хүүхэдтэй болох гэж байгаа гэж хэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь мэдээж энийг сонссон хүн бол Нинаг жирэмсэн юм байна гэж бодно штэ тий. Тэгсэн чинь Мили хөөх тийм үү баяр хүргэе энэ төр гэдгсэн чинь үгээгүй хараахан жирэмсэн болоогүй байгаа. Гэтэ удахгүй жирэмсэн болох ч байгаа угаасаа удахгүй хүүхдтэй болно гэд ярьдаг. За ингэсний дараа хэд хоногийн дараа Нина Андрю хоёр Нью-Йорк хотод байдаг Америкийн бас хамгийн мундаг тийм нөхөн үрчгүй эмэгтэйчүүдийн эмчтэр очиж үзүүлэх гээд явна. Буцаад ирэхдээ Нина бүр аюу муухай царайлчихсан. Уйлж унтчихсан ирдэг. Андрю ч гэсэндээ ингээд зангиагаа ингээд суллаад тайлаад бөөн уур уцаар болсон хоёр хүн ирнэ. За ингээд эндээс бол тэр нөгөө эмчээс яг ямар хариу сонссон гэдг нь ойлгомжтой байгаа. За Мили бол бараг л өдөр болгон л нөгөө Андрю руу ингээд шүлсээ гоожуулаад харж байгаа шүү дээ. Ямар гоё залуу вэ? Ямар гоё баян юм бэ? Нина бүр арай л дэндүүж аргачихсан эмэгтэй юм аа. Ямар ч ажил хийхгүй, дээрэс нь ийм гоё нөхөртэй тэгсэн хэрнээ гэр орнооч цэвэрлэхгүй, өөрөө хоол унд чихгүй ингээд бүх юмаа гэрийн үйлчлэгч аваад хийлэгчдэг гэл өдөр болгон Нинаг атаархлын нүдээр хардаг. Тэнгүүд яг Мили ингээд Андрютай жоохон татансах маягтай тий. Юу болсон бэ? Танд та хоёр таагүй зүйл болоо юу? Надад одоо ярьж болно шүү. Юугаач ярьж болно. Би одоо таны нууцыг хамгаалж чаднаа гэх мэтчлэн тал засдаг. За Андрю бол мэдээж эмчээс муу хариу сонссноо хэлээд Нинагийн сэтгэлийг засах хэрэгтэй байна. Тийм болохоор Бродвейд жүжиг үзье гэж бодож байна. Дараа нь жүжиг оройтож тарахын юм чинь Нью-Йоркоос наашаага машина бариад ирэхэд хэцүү. Тийм болохоор Plaza Hotel гэдэг одоо Нью-Йоркийн хамгийн алдартай тансаг зочд буудал байдаг. Тэр зочд буудалд нэг өрөө захиалчих. Чи Нинагаас завтаа өдрийг асуугаад тэр өдөр нь билет аваад өрөөгөө захиалчаарай гэж Андрю Милид даатганаа. Мили очоод Нинагаас асуусан чинь Нина би ирэх бүтээсээ өдөр завтаа гэж хэлдэг байхгүй юу? За тэгээ тэр бүтээсээ өдөр нь Бродвейд гарч байгаа тоглолтын билетийг Plaza Hotel-д зочд буудлын өрөөг Мили захиалаад тэгээд Нинад хэлсэн чинь Нина шууд уурлаад чи албаар ингэж байгаа юм уу? Би чамд дараагийн бүтэнсэнд завтаа гэж хэлсэн. Гэтэл чи ирэх бүтэнсээ өдөр билет авсан байна. Яаж байгаа юм бэ? Би ирэх бүтэнсээ өдөр хүүхдээ цуслан хүргэж өгнө. Тэгээд тэр цуслан руу яваад ирэхэд бүтэн 1 хоног болно. Би бүтэнсээ өдөр яаж ч байсан тоглолт үзэж амжихгүй. Чи дандаа юм хайн галдаа гаргадаг. Тэгээд тэр бүгдийг чинь би дандаа уучилдаг гэж байгаа байхгүй юу? Мили бол дотроо бодож байгаа шүү дээ. Чи нэг уучлсан юм байхгүй. Андрю л дандаа чиний урд дор орж намайг уучилдаг штэ гэж хэлж байгаа. Тэгээд Нина болохоор чи наад тэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Энэ жүжигийн тоглолтын билетийн мөнгө
Plaza Hotel захиалсан мөнгийг чиний цалингаас суудгана гэдэг аахгүй юу. За Милигийн хувьд бол тэр хоёр мөнгө нь нийлээд бараг 2 сарын цалингийн мөнгө болчихж байгаа юм. Мили бүр амар муухай царайлаа байжсэн чинь Андрю ирээд Нина минь тайвширч үзтээ. Хэрвээ чи амжихгүй бол энэ билетийг ингээд цуцалчаа, бүх захиалгаа цуцалчаа гэж хэлдэг. За тэгээд жоохон байжсна. За бүгдийг цуцалсан би зохицуулсан шүү гэж хэлэхэд Нина баярлаа хайрт минь гэл. За Нина Андрю хоёрын хоорондын харилцаа бол Милигийн нүдээр харахад бол бүр маш гоё. Ингээл Нина нөхөртөө тэрвүүлэхтэй, нөхөртөө үнсүүлэхтэй бүр ингээд нөхөрлөөгөө уусаад орж байгаа юм шиг л тэгж харагддаг. Нөхөр нь Нинаг бүр маш гоё юм хайрын нүдээр харцаар хардаг. Тэгээд Мили бол дотроо гайхаад ийм сайхан залуу байж иж яагаад одоо ийм өөрийгөө алдсан эмэгтэйг ингэж хайрлаад байгаа юм бол дээрэс нь энэ эмэгтэй нь өөрөөс нь харваас 2-3 насаар хөгшин хүүхдийн төрүүлж өгч чадахгүй энэ эмэгтэй энэ Андрюстай азгүй юм а гих мэтчлэн бас бодноо. За ингээд дараагийн бүтэн сайн өдөр нь болоод бүтэн сайны өглөө нь Нина охиноо нөө цуслан руу хөргөж өгөхөд баахан чумдаан савыг нь Милигээр зөөлгөд машинд ачаа яваад өгч байгаа юм. Гэхдээ 7 хоног цуслан явчихж бараг 2 сар явж байгаа юм шиг тийм их ачаа бараатай явж байгаа гэж байгаа байхгүй юу. Нина явсны дараа Андрю гэртээ ганцаараа үлдчихэж байгаа. Тэгснээ Мили үннээ хэлдэг. За яг үнэндээ бол тэр тоглолтын билетэгч тэр зочд буудлынхч тэр цуцлах боломжгүй байсан. Тийм болохоор би зүгээр Нина цуцалсан гэд худлаарчсан юм аа. Чамд энэ билетийг өгье. Тэр өрөөнд ч гэсэндээ чи орж болно. Чи ингээд Нинаг байхгүй дээр амраад ав те. Өөртөө жоохон цаг гаргаад ав. Тэр тоглолтыг найз нөхдөдөө үзчих. Гэсэн чинь Мили уул нь бол над чинь ингээд амар гой сонсогдож байна. Харамсалтай нь надад яг үнэндээ энэ тоглолтыг хамт үзэх найз байхгүй. Дээрээс нь би юусоо ингээд Broadway тоглолт үзэж байгаагүй гэсэн чинь Андрю Милиг өрөвдөд Broadway-д тоглолт үзэж байгаагүй хүн гэж байдгийм үү. Дээрээс нь хамт явах хөнгөө бол би чамтай хоёр нь хамт явъя. Чи заавал энийг үзэх ёстой гэд. За ингээд тэр хоёр манаас орой 5 цагт ч юм уу те цаг болцоод тэр жүжигрүү нь хамт явахаар болно. За Мили бол бөөм баяр. Энэ гэрээс анх удаа гарах чинь. За дээрээс нэмээд Broadway-д тоглолт үзэх чинь. Энэ дээр нэмээд Андрю шиг сайхан залуутай хамт явах гэж байна гэдэг нь бол Милигийн хувьд бөөм баяр учраас одоо чадхаараа л ус мусанд ороод ус гэзгээ янзлаа нүур амаа будаад нөгөө Нинагийн өгсөн палажнуудаас нэгийг нь сонгоод өмсөж байгаа юм. Ингээд Андрюгийн амар үнэтэй машинд суугаад тэр хоёр Нью-Йорк руу яваад тоглолтоо үзээд тоглолтоос гарч ирсний дараа Андрю хоёулаа ер нь гоё хоол идээгээд театртай ойрхон байгаа одоо нэг үнэтэй тансаг Франц хоолны газар ороод тэр хоёр хоол идэнэ. За энэ хооронд Андрюгийн утас дуурна, Нина залгаад загинж байгаа юм шиг байгаа юм л да. Андрю амар стресстэй дуцаа тавиад вайн ууж эхлэн нэлээ их дар суугаад хоёулаа согтоод за ингэсний дараа Андрю одоо ингэж их согцсон юм чинь буцаад Long Island руу машина бариад явнаа гэдэг хэцүү. Тийм болохоор хоёулаа ерөөсөө энэ Plaza Hotel-д дахиад нэг өрөө захиалчи. Тэгээ хоёлаа эндээ хончоод маргааш явъя гэж хэлдэг. За ингээд тэр хоёр цогтуу хоёр хүн гараад Plaza Hotel руу явна. Мэдээж очоод тусдаа өрөөнд хонохгүй нэг өрөөнд хоноод унтаад маргааш өглөөнд болно. Маргааш өглөөнд босч ирээд аль аль нь л өнгөрсөн шөнө хоёлаа мэдээж болохгүй зүйл хийсэн, буруу зүйл хийсэн. Гэхдээ хийсэн зүйлдээ харамсахгүй байна гэж хэлдэг. За ингээд буцаад ямар ч гэсэн тэр өдрийнхөө өглөө нь бол Long Island дах гэрлүүгээ ирж байгаа юм л да. Гэртээ ирээд Мили өнгөрсөн шөнийн тэр тоглолтын 2 билетээ хаяггүйгээр өөртөө дурсгал болгож үлдээе гэж цүгэн дотроо хийцэн байдаг. Ингээ байж ил Нина ирээд гэр орноо цэвэрлээ тэдний хоол моолыг хийгээд гэд. Энэ ихтэй гэрээ үйлчлэгч гэсэн хэрний бас аюу сонин ажлууд хийдэг. Гэрээ үйлчлэгчээр би зөвхөн гэрээ цэвэрлэх байх гэж бодсон чинь гэрээ цэвэрлээс гадна энэ хүмүүс бас хоолыг хийж өгöd байдаг. За окей байж болохын гингүүт хүүхдийн бас давхар хардаг. Сургуулаас нь аваад дугууланд хөргөж өгöd гэдэг ч юм уу тий. Нина бол мань хүнийг бол нилээн л сайн ажилуулж ах шиг байгаа юм. Би болохоор бас сонирхоод нэг Монголын гэрээ үйлчлэгч асрагч энтер ингээд нөгөө зараар олдог тийм групп руу орж үзсэн байхгүй юу. Тэрнээр бол ер нь хүмүүс амар шаардлага өндөртэй байд юм байлээ. Одоо иймэрхүү гомдлууд жишээлбэл тэр Монгол Facebook групп дээр амар их байсан. Нэг айл ингээд намайг гэрийн үйлчлэгчээр авчаад хоол хэлгээд байна. Эсвэл хүүхдээ харуулад байна. Эсвэл намайг хүүхэд асрагч гэдэг ажилд авчаад давхар гэрээ цэвэрлүүлээд байна гэдэг ч юм. Иймэрхүү гомдлууд бол аюу хэсэн. Тэгээд би болохоор гайхаад эсвэл одоо Америк гэрээ үйлчлэгч, Монгол гэрээ үйлчлэгч өөр байдаг ч юм болоо тий. За ямар ч байсан ингээд Мили бол ер нь бол бараг л энэ айлын бүхэл юмыг хийдэг. За тэгээ тэр өдрөө байжсэн чинь Нина гинэт Милид өгсөн бүх нөгөө хувцснуудаа доод давхар руу зочны өрөө рүү аваад ирсэн.
Мили миний хувцснуудыг хулгайлцсан байна. Гэт Мили чи миний хувцсыг хулгайлчлаа гэд Мили рүү дайраад Мили болохоор юу яриад байгаа юм бэ? Та наадхыгаа надаа өгсөн штэ. Мартцсан юм уу? Тэ хандвалгай бэлдсэн байсан юм а надаа өгсөн гэж хэлээд энэ дундуур Андрю орж ирээд Милиг өмөрөөд сүүлдээ бүр Нина руу би чамд одоо хайртай биш болцсон. Хоёулаа одоо салъя гэж хэлдэг. За энийг сонсоод бол Нина юу яриад байгаа юм бэ? Үгүй ээ, тийм зүйл байхгүй. Хоёулаа гэрэлтийн гэрээтэй штэ гэхэд Андрю чи тэр гэрээгээ сайн уншаарай. Тэр гэрээн дээр чин хэрвээ чи надаас салах юм бол надаас юу ч олж долоохгүй гэдэг тийм заалт байгаа. Одоо харин ч би чамд өгөөмөр хандээ. Чи яг одоо хувцас аваад, машин аваад манахаас яваа гэж хэлдэг. За ингээд Нина бөөн уур уцаар уйлаа майлан болоод өөрөө нэг чумдаандаа хитгэн хувцас чихэж аваад машиндаа игээд тэндээс гараад яваад өгнөө. За энэ жоохон бас мэдээж бүх үйл явдлыг ярих боломжгүй учраас ингээд зарим нэг үйл явдлыг орхиод ингээд товчлсон байгаа шүү. За Андрю Мили хоёр үлдэнэ. Андрю Милид би энэ харилцаагаа яг илүү урт хугацааны зүйл болж болох нь уу? Илүү сериосны харилцаа болгож болох нь уу гэдгийг мэдмээр байна. Хоёлаа жинхнээсээ одоо хосууч байгаад үзье гэж хэлээд энээс хойш хэдэн хоног Андрю Мили хоёр бол дөнгөж одоо юм хайрандаа омбж байгаа гал халуун шатсан хосын амьдралаар амьдрна. За ингээд гэр орноо цэвэрлээд хувц унрыг угаагаад эндүүдээ тоол моолыг хийсэн чи Андрю чи бол одоо манай гэрийн үйлчлэгч биш болсон. Чи бол одоо миний одоо хайртай эмэгтэй. Тийм учраас чи энэ бүгдийг хийх шаардлагагүй гэж хэлдэг. За ингээд Милигийн хувьд бол нөгөө Нинагийн бүх амьдралд нь атархаад исэн хүн штэ. Тэ Андрю ч гэсэндээ хичнээн гоё царайлаг, ийдэг залуу гэдгийг гайхаад байсан хүн өөрөө энэ бүгдтэй эзэн суудсан маш happy байгаад байгаа. За нэг өдөр Андрю ирснээ. Надаа ерөөсөө манай цэцэрлэгч Энзо огтхонч таалагдахгүй байна. Манад бүр амар их байдаг. Нөх муухай юм хүүтэн царайтай залуу гингүүтээ Энзог дуудаад чамайг ажлаас ч халлаа гэж хэлээд Энзог халчихж байгаа байхгүй юу. Дахиад хит хонлоо. Мили өдөртөө бүр уйдж эхлээд хийх юмгүй болоод тэгэнгүүтээ тэдний одоо гэрийн номын сангаас нэг 2 3 ном сонирхож авч уншаад тэр номоо хураахгүй кофеныхаа ширээн дээр ил орхисон байсан чинь тэр оройн Андрю ирснэ. Өө чи ном уншсан юм уу гэж асууна. Тэгснэ Милиг тэврээд одоо чи ер нь тэр дээврийн өрөөндөө амьдрахаа болсон дээр юм шүү. Чи одоо манай гэрээ үйлчлэгч биш юм чин доошоо буугаад ирээ гэсэн чинь Мили нэрээ тгий гэд дээврийнхээ өрөө рүү очиод хувцаа баглах гээд очдог. Тэгсэн Андрю ирээд Милиг хоноос нь тэрж аваад үнсээд за тэр хоёр дээврийн өрөөндөө бас нөгөө юу яачиж байгаа юм аа. Тэгээ Мили ядраад унтцсан байсан. Шүн дунд 0 ороход сэрсэн чинь хажууд нь Андрю байхгүй. Тэгэнгүүт дотроо бодож байгаа юм л да. Андрю бол угаасаа одоо юм жижигхэн хатуу орон дээр унтаж дасаагүй хүн учраас өөрийнхөө орон дээр унтахгаа явсан баха. Намайг сэрээгээд яах вэ гэж бодоод ингээ үлдээсэн байх. Гээд босоод нөгөө 0 орох гээд одоо энэ өрөөнөөсөө гарах ёстой штэ тий. Тэгээ ингээ өрөөний хаалгыг онгойлох гэсэн чинь хаалга нь онгоохгүй. Бүр ингээ төвжигдсэн. Тэгэнгүүт Мили гайхаад гацчуу, төвжигдчүү, эсвэл Андрю намайг төвжчүү, эсвэл Андрю яг энэ нөгөө өөрийнхөө нөгөө зүүн совингороо дадал болцсон зүйлээ хийцэн байх тий. Намайг энд төгцсөн гэдгээ мэдгүй унтцсан байх. За би ч гэсэн нэг сандраад явтээ маргааш өглөө босоод Андрю намайг хажууд нь байхгүй гэдгийг мэдээд буцаж ирээд намайг эндээс гарах байх. Би зөвөр өнөөдөр сайхан унтчамрыгээд буцаад орондоо ороод унтдаг. За ингээ номынхаа яг талд нь орчлоо. Одоо энэчнээс харах өнцөг нь өөрчлөгдөөд энэ хүртэл бид нар Милигийн нүдээр бүх зүйлийг харж ирсэн бол одоо Нинагийн нүдээр бүх зүйлийг харж эхэлнэ. За энэ хэсэгт нь болохоор Нина ийм гарч өгсөн байгаа юм. Хорон санаад садист нөхрөө алуулах хөтөч зөвлөмж гэх юм уу те. Нина Винчестер. За ингээд одоо бид нар Нинагийн өнцгөөс яг юу болох ч байгааг харах гэж байгаа байхгүй юу? Яг энэ мөчөд надаа нөгөө Тэмүгийн Gone Girl гэдэг тэр бодол төрсөн. Gone Girl буюу монголоор бол одоо сургаггүй болсон бүсгүй гэж орчуулсан тэр ном бол айгүй сонирхолтой ном байдаг. Кино нь бас байдаг тий. Энэ номыг болохоор би 24 онд л уншижсэн байхгүй юу? Тэнгүүд эхний хэсэг дээр болохоор Эми гэд гол дүрийн эмэгтэйгийнх нь өдрийн тэмдэглэл Ник гэд гол дүрийн эрэгтэй Эмигийн нөхрийн яг одоо цагт болж байгаа үйл явдлууд нь гараад байдаг. За тэгээ номынхоо яг голдоо яг энэ шиг нөгөө талаас бид нар одоо хүртэл Эмигийн өдрийн тэмдэглэлийг уншаад байсан, Никийн нүдээр яг болж байгаа бүх үйл явдлыг хараад байсан бол Эмигийн нүдээр болж байгаа бүх үйл явдлыг харуулдаг. Гэтэл тэр нь үнэхээр бүр гайхширмаар, цочирдмоор what the fuck гэмээр ийм
үйл явдлууд болж идэг. Жинхэнэ Эймигийн хар хүнцэг бол бүр бидний төсөөлж исэн, тэр хүртэл уншсан, итгэсэн, магадгүй хайрлцсан байсан Эймигээс тис өөр тийм зүйл гарч ирдэг. Тэрүүнгээрээ ч угаасаа аюу алдартай. За тэнгуут яг мань зохиолч маань яг л тэрэн шиг л юм л хий гэж бодсон юм шиг байгаа юм. Одоо хүртэл бид нар Нинаг үзий ядаад Милийг өрөвдөөд Андрюг бишрээд байжсэн бол одоо бүх зүйлийг чи өөрчлөнө гэдэг ийм хэсэг орж ирж байгаа байхгүй юу? Turns out Андрю хорон санаатай sadist новш байжээ. Нина гимгүү сайхан сэтгэлтэй хохирогч байжээ. За яасан бэ гэхлээр Нина бол Андрюгийн одоо ажилтан байсан байгаа. Андрю нэг том компани гүйцэтгэх захирал, Нина болохоор тэр компани reception байсан. Нина их сургуулаа төгсөж чадаагүй одоо нэг хүнтэй тухайн үед нэг хальт унтаж хөвтөл хүүхдтэй болчихсон. Тэрнээсээ болоод сургуулаа хаяад ресепшнээр ажиллахаас өөр аргагүй. Гэтэл хүүхдээ бас тэжээх шаардлагатай, мөнгө олох шаардлагатай тий. Хүүхдээ одоо хүн амьтанд гуйж орхичоод өөрөө ажил хийдэг байсан. За ингээд нэг удаа Андрю өрөөндөө дууссан чинь ингээд Нинагийн хөхнөөс нь сүүн гоочсон байсан юм байна л да. Хөхн чинэрсээр байгаад. За тэрийг хараад Андрю Нинаг анх анзаарсан юм шиг байгаа. Тэрнээс хойшоо Нинаг янз бүрийн хоол унданд уриал тансаг бүх л одоо гой газраар дагуулж яваад үнтэй хувц сунаар авч өгдөг. Нинагийн хүүхдийг болохоор Андрю бүр ээжээрээ харуулдаг болсон гэж байгаа байхгүй юу. Ингээ 3 сарын дараа энэ хоёр гэрэлсэн. Одоогийн амьдарч байгаа байшинда нүүж ирсэн. За энэ байшин нүүж ирээд Нина бол бүр нөгөө тэнгэрийн умдаг атгсан юм шиг л тэгж их баяртай, жаргалтай байсан. За тэгээд Нинагийн хувьд бол над шиг ийм одоо даагур хүүхдтэй их сургуулийн боловсралгүй байдаг л нэг эмэгтэйг ингэж их хайрлаж байгаа юм чинь би энэ Андрюд эргээд хамгийн сайн эхнэр, хамгийн сайн гэрээ эзэгтэй, хамгийн сайн ээж байна гэж шийдээд бүх зүйлийг өөрөө хийдэг байсан. Ийм том байшинтай хэдийгээр санхүү мөнгөний боломжтой байсан ч гэсэндээ тухайн үед бол гэрээ үйлчлэгч энэ төр огт авч байгаагүй. За ингээд Андрюд ч гэсэн ингээд таалагдахын тулд тэр хүнийг илүү их баярлуулахын тулд Андрю таалагдахаар үсээ өөрчилж эхэлсэн. Өөрөө болохоор юм dark та бараан боронгийн үстэй юм байна л да. Тэгээ Андрю таалагдахын тулд үсээ тийм блонд өнгөөр бодуулж эхэлсэн. Андрюгийн дуртай өнгө бол цагаан өнгө. За гэхдээ дараа нь анзаарсан чи Андрюгийн ээж нь аяа цагаан өнгийн хувцас өмсдөг байсан гэсэн. Цагаан өнгийн хувцснууд өмсдөг болцсон. Ингээ хүүхдээ хараад ажилласаа ч гараад аз жаргалтай амьдарч исэн чинь нэг хэсэгтээ айгүй хачаалтай байгаад үсчээ орч чадаагүй. Үснийх нэг угийнх нь ингээ өнгө нь гараад ирдэг штэ тий. Тэгээ гараад ирсэн байсан чинь Андрю харсан байгаа юм. За ингэснийхаа дараа Андрю чи дээврийн өрөөрөө ороод надаа нэг хэрэгтэй байгаа хит хитэн бичиг баримт материалууд тэнд байгаа. Чи тэрийг аваад ирэж төхөө гэд Нинагаас гуйхад Нина тэрийг зөвшөөрөөд дээврийн өрөөрөө орсон. Ороод тэр баримт нь хаанагаан болоо гэж харах гэсэн чинь гаднаас нь хаалгын цоожлох чимээ гарсан. Тэгээд Андрю бол ингэж хэлсэн ба. Би чамайг юугаарч дутаагаагүй. Бүх зүйлийг чинь бэлдэж өгч чинь чамд дутуу гачлантай байгаа нэг ч зүйл байхгүй. Гэхдээ сайхан харагдана, сайхан үстэй байна гэдэг бол эрх ям шүү. Чи энэ эрх ямба зөв ашиглаж чадаагүй. Бүр гэр оронгүй хүн шиг на үсний чууг мог нь ил гарцсан явж байна. Тэгэхээр би чамд нэг сургамж өгөх хэрэгтэй. Тэгээ тэр нь ямар сургамж юм бэ гэхээр үстэй байх бол эрх ям гэдгийг мэдрүүлэх сургамж. Чи яг одоо үснээсээ ингээд 100 ширхгийг зулгаагаад наана байгаа цаасанд боогоод хаалганы доогуур шургуулад надад өг. Тэр 100 үсэн дотор юм чиний унсан үс чин тооцогдохгүй. Заавал ч өөрөө үсээ зулгааж өгөх ёстой. Тэгэхээр зулгаасан үс гэдгийг нь яаж мэдх юм бэ гэхээр зулгаасан үсний нэг үзүүртний уутансар нь байдаг юм байна л та. Хэрвээ тэгэх юм бол би чамайг эндээс гарганаа гэсэн чинь Нина бүр гайхаад мэдээж хүн гайхна штэ тий. Ингээд тийм сайхан одоо халамжтай мундаг нөхөр нь гинэт ингээд чи үсээ зулгаад ихгүй бол би гарахгүй гэдэг хахаар тэгээд эсэргүүцэн мэдээж чи юу яриад байгаа юм бэ? Би тийхгүй би яалаа гэж тэгчий тийм чи намайг яг одоо эндээс гар гэсэн чинь за чи тэгвэл сурамжаа авах болоогүй л байгаа юм байна. Би тэгвэл явлаа гэд ажилдаа яваад өгч байгаа байхгүй юу? Нина чи хөхүүл эмхтэй. Өлсөж цанган ядарна. За тэгээ ингээ өрөөгөө эргэн тойруулаа харсан чинь миний хөрөгч байдаг. Хөрөгчн дотор 3 савтай ус байдаг. За шууд л аваад залиглаад ууж байгаа юм л да. Ингээд Нина бүтэн өдөржин бодно. За ямар ч байсан орой Андрю гэрэгт нь бол тэр 100 шиг үсээ өгөө. Тэгээд Андрю намайг эндээс гаргана. Би охиныг аваад дахиж эргэж хизээч харахгүйгээр эндээс ор сурггүй алга болоод өгье гэж дотроо боддог. Оройн Андрю ирнэ. За нөгөө зулгаас үсээ гэхэд Нина зулгаас үсүүдээ цаасанд боогоод өгнө. Андрю тэрийг тоолоод 99 ширхэг үсээ. Нэг ширхэг үс дутуу байна. Тийм учраас дахиад эхнээс нь 100 ширхэг үс зулгаа гэд. Нина би яг одоо зулгаагаад өгөө. Миний охин зүгээр эзтэй. Мэдээж охиндоо санаа зовж байгаа. Охин нь ялах байгаа штэ тий. Баг ойч хүрээгүй байгаа байх. За тэгсэн чинь Андрю болохоор
Тэгтээ чи сурамжаа авах хэрэгтэй. Маргааш өглөө би чиний үсийг аавна. Одоо чи наанаа хоноо гэд. За тэгээд Нина бол бүр л их өлсөж цангаал толгой тархин эргээд дээрэс нь бие засмаар байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө шкафын дотор чин хувин байсан. Анх Мили ороод бас тэрийг анзаарчсэн тий. Тэр хувинд бие засж байгаа. Ингээд арай ч юу гэж маргааш өглөө болоод 110 шиг ус энэ удаад запастай тоолоод өгч байгаа байхгүй юу. Тэгсэн Андрю за окей болж гин гэд Нинаг гаргаж байгаа. Нина тэндээс өлсөж салгансан амт ингээ гараад ирсэн чи Андрю өөдөөс нь нэг стакан ус тэгээд бейгл гэд нэг юм бөөрөнхий бов гэх юм уу байдаг шээ тий. Тим зүйл бариад Нинад өгдөг байхгүй. Нина усаа угаал ингээл бовоо идэл арай ч юу гэж гайг болжснаа. Гэт ингээ өөртөө эргэлзээд эхэлдэг. Сая юу болоод өнгөрсөн 2 хоногийн турш болсон зүйл яг бодит зүйл үү эсвэл энэ зүйлийг зүгээр би төсөөлсөн юм уу? Энэ хүн намайг нэрээ инглээ гэж юу? Би эсвэл дэмэрч галзуурж байгаа юм болов уу гэл дотроо шууд л өөртөө эргэлзээд эхэлнэ. Андрю нөгөө Нинагийн чинь тэврээл өргөөл оруулаад унтлахын өрөөнд оруулаад за одоо Нина минь сайхан унтчаамар гэд унтаж амруулдаг. Нина хэр хугацаанд унтсан юм бөөмөд нэг ингээд хальт сэрсэн чинь ус гоожих чимээ байных нөрөөнөөс нь сонсогдож идэг. За энийг би төсөөлж уншиж ойлгохтой болохоор нөгөө маш том мастер унтлахын өрөөтэйгээ залгаатай 0 байдаг штэ. Мастер 0 гэх юм уу. Тэр 0-оос нь л одоо чимээ сонсогдож байна гэж ойлгосон. Нина гайхаад ийм усны чимээ гарах ёсгүй дээ гэж бодоод эцсийн хүчээ ингээд дайчлаад босоод ариун цэрийн өрөө рүү явнаа. Эцсийн хүч гэж хэлж байгаагийн учир юу юм бэ гэхэлэр Нина бүр яг л нойрны мууцсан юм шиг хамаг бие нь хүндрээд байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд дотроо л яг Андрюгийн өгсөн тэр сканта усанд ямар нэг юм байсан юм болов уу гэж боддог. Ингээд ариун цэрийн өрөө рүү орсон чинь охин нь тэр үед ой хүрээгүй ялах хүүхэд байсан. Нүдээ хаас ингээ хаах санцсан, манарсан байдалтай бодвол охинд нь бас тэр нойрны юмнээс өгсөн юм шиг байгаа юм л та. Байн дотор ингээ суулгачихсан. Байнаа ингээ усаар дүүргэж идэг. Тэгээд ус охины ингээ баг хүзүүгээр нь татцсан. Хэрвээ жоохон л дээш явах юм бол ам хамралуу ингээ ус дүүрээд үхэхээр хэмжээнд тийм аюултай байдалд орсон байдаг. Нина чадлаараа мүлгэж очиод байны бөглөөсийг нь аваад усын хаах га байжсэн чинь гаднаас бахан цагдаа нар ороод ирдэг. За цагдаа нар болохоор хоорондоо бид нэр арай гэж нэг юм амжиж ирлээ шүү гэх мэт зүйл яриад байдаг. За юу болсон юм бэ гэсэн чинь мэдээж Андрю бол ээж охин хоёрт хоёуланд нь тийм нойрсуулах юм өгч өгсөн. За тэгээ Нинаг унтжаа хооронд нь уцруу нь маш олон удаа залгаад маш олон удаа мессежсэн байгаа. Нина зүгээр үү хайрт минь би чи яаж ийна? Чи яага ариун өгөхгүй байгаа юм бэ? Би охин та хоёртаа санаа зовоод байна гэдэг ч юм уу тий. Маш олон тийм мессежүүд явуулсан. Тэгэнгүүтээ манай эхнэр ингээд гэртээ охинтойгоо хоёулахнаа байгаа. Төрсний дараах сэтгэл зүйн асуудалтай байгаад байгаа. Надад хариу өгөхгүй байна. Ямар нэг юм болцсон болов уу гэж би айж байна. Шалгаад өгөөч ээ гэж цагдаа дуудсан байгаад байгаа байхгүй юу? Яг цагийг нь тааруулаад Нина ингээ охин дээр очиж явах үед нь цагдаа гаднаас орж ирээд цагдаа нар юу гэж үтсэн бэ гэхээр энэ эмэгтэй бол төрсний дараах сэтгэл зүйн асуудлаасаа болоод өөрийгөө болон охиныгоо бол бүр ингээ живүүлж алах гэсэн юм байна. Өөрөө болохоор нойрны юм уугаад амиа орлох гэсэн юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрээд Нина бүр хичнээн ч хэлээд Нинагийн үгэнд хин ч итгэхгүй угаасаа нөгөө талд нь Андрю гэд цагаан арьстай эрэгтэй баян чинэлэг царайлаг залуу байгаад байгаа шүү дээ. Ингээд энэ үйл явдлын үр дүнд Нинаг 8 сар сэтгцэн эмнэлэгт хэвтүүлдэг. Ерөөсөө илэрчлээ, дэмэрчлээ. Энэ хүн галзуурчлаа гэд сэтгцэн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа байхгүй юу? За тэр 8 сарын хугацаанд сэтгцэн эмнэлэгт байх хугацаанд Нина бүр өөрөө ч гэсэндээ гайхаж эхэлдэг. Андрю бараг өдөр алган шахуу Нина дээр ирдэг. Ирэх болгондоо л үнэхэрийн сайхан ааштай. За тэгээд охины нь бол эхний хэдэн сар уулзахгүй гэхэд Андрю бүр эмчнараас гуйсаар байгаад охинтой нь уулзуулаад ирэх болгондоо тэр авийн эмч сувилагч нарт бүгдэнд нь одоо бэлэг сэлчгэр жимс авчирдаг учраас бүгдээрээ Андрюд бүр маш сайн. За ингээд 8 сарын дараа Нина юу гэж утсан бэ гэхээр тэр үед үнэхээр л би яг юм төрсний дараа сэтгэл зүйн асуудалтай байсан юм байна. Тийм болохоор би тийм үйлдэл хийсэн. Тэгээ тийм үйлдэл хийснэж бараг өөрөө санахгүй байгаа юм байна гэдэгтэйгээ эвлэрсэн байна. За ингээд 8 сарын дараа Нина эмнэлгээс гараад гэртээ ирнэ. Гэртээ ирсэн чинь охиныг нь ол энэ хугацаанд Андрюгийн ээж нь харж исэн байдаг. Андрюгийн ээж нь бас нэлээд юм жоохон хахир зантай. Нэг удаа угаалгын өрөөний гэрлийг унтраагаагүй байлаа штэ. Яагаад унтраагаагүй юм бэ? Гэрэл тоглож цахилгаан чи ямар үнэтэй гэдгийг мэдчихэж байгаа үстэй гэд хүүгээ загнасан чинь Андрю бол тэр гэрлийг унтраагаагүй. Гэтэ Нина нөгөө Андрю тийм л их хайртай болцсон байсан учраас Андрюгээс галыг авах гад өө яна уушлаараа ээжээ тэрийг Андрю биш би унтраагаагүй ингээ орхисон юм аа гэж хэлсэн байна л та. Тэгсний дараа
Андрюгийн ээж нь өөрийнхөө гэрлөө явцсан. За ингээд нөгөө гуравч үлдсэн чи Андрю Нина тэгжилсэн гинэ. За чи одоо ингээд өнгөрсөн 8 сарын туршид дээврийн өрөөнөөс бүр ингээд хитрхийх айцтай болцсон. Тэр айц чинь бол хий хоосон зүйл. Тэгээ танаа эмчнэр ч гэсэндээ зөндөө зөөлсөн. Тэр өөрийнхөө айж байгаа зүйлтэй нүүр тулах хэрэгтэй гэж хэлсэн. Тийм болохоор одоо чамааг эмчлэх хамгийн төгс арга бол чи буцаад тэр дээврийн өрөө рүү орох гэж хэлээд тэгсэн чинь Нина дотроо за нэрэж тэмдээ би ингээд дотроо л баах юм ургуулж төсөөлж бодоод өөрөө өөрийгөө ингээ айлгаад байгаа баха. Тийм болохоор би нэрээ тэр дээврийн өрөөнд ороод яг үндэ тэнд тийм болоогүй гэдэг тийм зүйлтэй нүүр тулах хэрэгтэй гэж бодоод хоолой эцсийн дараа Андрютай хамт дээврийн өрөө рүү орно. Дээврийн өрөө рүү орвоогүй юу? Андрю шууд Нинаг түлхээд гаднаас нь хаалгаагаад гаднаас нь цоочилчихна. Юу болсон бэ гэсэн чинь Андрю тог цахилгаан гэдэг бол эрх ямб. Чи тэр эрх ямбыг буруу ашиглалаа. Тийм болохоор би одоо чамд сурамж өгөх ёстой. Гэх мэтчлэн өнгөрсөн 8-9 жилийн хугацаанд Нинагийн амьдрал ерөөсөө ингэж өрнөдөг байжээ. Андрюийн сэтгэлд нийцгүй өчүүхэн жижиг алдаа гаргах юм бол Нинаг тэр дээврийн өрөөнд хорчдог. За сүүлдээ бүр ямар сайндаа цэцэрлэгч нь хүртэл энийг анзаарсан. Андрюг нэг удаа ажилдаа явсан байгуурын цэцэрлэгч нь Нина дээр очиод чи энд маш их аюултай байгаа юм шүү. Би чамд туслая гэж хүртэл санал болгодог. За тэр цэцэрлэгч Энзо гэдэг деталь залуу болохоор Антонио гэдэг ихчтэй байсан юм байна л да. Игч нь бас нэг жоох юм мафтай холбоотой хүнтэй гэрлээд гэр бүлийн хүчирхийлэл дөртөөд нөхртөө ер нь бол зодуулаад нас орсон юм шиг байгаа. Энзо тухайн үедээ игчтэй тусалж чадаагүй учраас одоо Нина туслах нь Энзогийн хувьд маш чухал зүйл болчихсон. Энзо бүр дахин хэлдэг. Нөхөр чинь чамайг дахиад тэнд хорих юм бол би нөхрөө чи өөрөө улаан гараараа алаад шоронд явчих чаднаа гэх мэтчлэн ярьдаг. Нина бол мэдээж тэрийг хүсэхгүй. Ингээд Энзотоо нийлээд маш олон удаа Андрюгээс зогтох гэж охиноо аваад явах гэж оролдсон. Гэхдээ хизээж амжилттай болж байгаагүй. Андрю бол Нинаг яг охиноор нь барьцаалчихсан. Ямар сайндаа үнэхээр охин нь бол газрын самрын тосны харшилтай гэдэг нь бол үнэн. Тэгэнгүүт Андрю би хизээж охины ч одоо ингээ алчиж чадсан шүү гэдгээ харуулахын тулд гэртээ албаар хөрөгчнийхөө хамгийн урд тэр газрын самрын тосыг байрлуулдаг гэдэг ч юм уу те. Иймэрхүү амьдарч байжээ. За тэгээ хамгийн сүүлд нь Энзогийн ч гэсэн төвчээр тасраад одоо ингээд Нина Андрю чамайг ганц л удаа тэр дээврүүрөнд хорих юм бол би Андрюг жигнэсээ таалнаа гэсэн чинь Нина за чи түр хүлээж надаа нэг арга байна. Надаа нэг санаа төрлөө гэж хэлнэ. За тэр санаа нь юу юм бэ гэхлээр Нина өөрийнхөө орны хүнийг олох. Өөрийнх нь оронд, өөрийнх нь байр суурийг эзлэх хүнийг олох. Өөрөөс нь илүү залуухан өөрөө бол Андрюд хүүхэд гаргаж өгч чадахгүй. За тэр хүүхэд гаргаж өгч чадахгүй ч гэсэндээ Энзотоо хийсэн хуйлтаан байсан байгаа байхгүй юу? Энзо болохоор бас нэг юм хичнээн одоо Америкт Нью-Йоркт нүгэд ирсэн ч гэсэндээ мафийн тийм холбогдолтой. Тэгэнгүүт Андрюгийн тэр уулзах гад байгаа эмчийг нь олоод тэр эмч нь эхнэрээсээ өөр хүнтэй явуулдаг гэдгийг нь мэдээд тэрүүнгээр нь сүрдүүлээд Андрю Нина хоёрыг очиход Нинаг хүүхэд олох ямар ч боломжгүй гэж тгээ хэлүүлсэн байна. Тэрнээс биш яг бодит амьдрал дээр Нина хүүхэд олж чадна чадахгүй гэдгийг нь тэрийг нь бол мэдэхгүй. Тэгвэл яг Нина юу гэж бодож байгаа гэхээр Андрюд өөрийгөө хүүхэд тээж төрүүлэх чадваргүй гэж итгүүлээд оронд нь Андрюд хүүхэд тээж төрүүлж өгөх тийм итгэл найдварыг амлсан залуухан хөөхөн тийм эмэгтэйг олоод өөрийнхөө оронд тавьчаа гэдэг санаагаар анх гэрээ үйлчлэгч авъя гэдэг санаа гаргаад энийг бөө юм болж Андрюгаар зөвшөөрүүлээд за ингээ гэрээ үйлчлэгчийн эрэлт гарсан. Гэрээ үйлчлэгчийн хайж явах явцдаа Милийг олсон. За Милийг олонгуудаа Нина бүр цаад давхар санаа агуулж ирсэн. Тэр нь юу юм бэ гэхээр яг үнэндээ бол өөрийнхөө оронд тоглуулах гэж Милийг ажилд аваагүй, харин Андрюг алуулах гэж Милийг ажилд авсан. Мили 10 жилийн өмнө яг үнэндээ бол найзыг нь хүчирхийлэх гэж дайрж исэн залууг алснаас болоод шоронд орж исэн гинэ. Тэр залууг яг найз дээр нь ингээд дарч авсан тий байж яхад нь Мили хойноос нь том юмар чулуугаар толгойг нь дахин ингээд цохиод тэгээд шоронд орсон. Өмгөөлөгчт нь болохоор Милийг одоо аргагүй хамгаалалт хийсэн гэж уул нь ол мэтгэлцсэн боловч тэр залуугийн одоо тэр толгойн хагарсан цуурснаас нь үзэхэд зөвхөн хамгаалалт биш ухаангүй болцоход байхад нь хүртэл бүр яг алнаа гэсэн тийм сэтэлтэйгээр зогсоон гэж нөгөө талынх нь өмгөөлөгчт нь бас гүрийгээд тэгээ энэ бас айгүй сонирхолтой санагдсан. Тэгэнгүүт Мили нөгөө нас барсан залуугийн аав ээжтэй тохиролцсон байгаа. Юу гэж тохиролцсон бэ гэхээр санамсаргүй алсан гэдэг
зүйл анги болгоод Милид арай бага ял өгнө. Нөгөө залуугийн талаар бол тэгсгээд намжична гэсэн. Хэрвээ заавал яг санаатай тийм аллага гэх юм бол нөгөө залууг чинь орон даяараа мэдээллээ штэ тий. Ийм хүчин хийгчээсэн залууг алсан одоо ийм хэрэг боллоо гэд сенсацлах учраас залуугийн аав ээж нь хүүхдээ одоо нас орсон хойноо хүчиндэгч гэдэг тийм нэр бити зүгээсэ гэсэндэ Милитэй тийм тохиролцоо хийсэн байгаа. За ингээд энээс өмнө ч гэсэн Милигийн ингээд түүхийг харах юм бол Мили дандаа юм эмэгтэй хүүхдүүдийг, найзуудыгаа, охтуудыг хамгаалж одоо шинэ багшийнхаа дугуйг хагалж исэн гэдэг ч юм уу тиймэрхүү хэрэгүүдэд орж исэн гэдгийг нь Нина бүр ингээ хувийн мөрдөгч өсөлж авч хагаад олж мэдээ. За энэ Мили л яг тохирох уу юм байна гэд албаар Милиг ажилд аваад албаар өөрийгөө үзэн ядуулсан. Хэрвээ Мили намайг үзэн ядах юм бол үзэн ядсандаа манай нөхөртөө унтнаа гэж тооцоолсон. Нөгөө талаасаа нөхөртөө ч гэсэндээ Милиг таалагдуулах бүх зүйлийг хийсэн. Жишээлбэл нөхөр нь цаанаасаа л тэм цагаан хувцас өмссөн эмэгтэй хүнд татагддаг. Тэнгүүт Милид цагаан хувцснуудаа ингээ худлаагаасаа өгж байгаа дүр үзүүлээд Милиг цагаан хувцастай болгож байгаа шүү дээ. Албаар тэр Бродвейн жүжигийн билетийг авах өдрийг буруу хэлж Милигийн ухаан санааг самууруулсан гэдэг ч юм уу тий. Албаар тэр Бродвейн жүжигийн тасалбарыг авах өдрийг буруу хэлсэн. Андрю Мили хоёрт нэг юм нэг нэгээ өмөөрөх, нэг нэгнийхээ хооронд нэг юм халуун дулаан сэтгэл үүсэх нөхцөл боломжийг бүрдүүлээд өөрийгөө үзэн ядуулсан гэх мэтчлэн бүх зүйлийг зохион байгуулсан байгаа. За тэгэнгүүтээ хамгийн сүүлд охиноо цуслан төрүүлж өгөөд Андрюд хөөгтөөд гэрээсээ гарангуутаа бараг л yes гэл бөөн баяр болоод охиноо шууд цуслангаас очиж аваад охинтойгоо хамт зочд буудалд очоод бүгсэн. Энэ бүх зүйлд нь тусалсан Энзод бол мэдээж санаа зовж исэн. За одоо Энзог яаж Андрюг ихээс гаргаж авах вэ гэж бодож исэн чинь Андрю нь бүр өөрөө зүгээр л Энзог халчихсан. За тэгэл тэр гурав ч бөөн баяр болоод. Гэхдээ Энзо болохоор Мили бол гин буруугүй охин штэ. Милиг очиж аврахгүй бол болохгүй гэж Нинад ахин дахин хэлээд Нина за тэгвэл нэг л болцолтойгоор Милиг очиж аварнаа. Чи миний охиныг аваад эндээ нуугтаа байж би ганцаараа очиё гэж хэлдэг. За энэ үед Милигийн өнцгөөс юу болж байгаа вэ гэхээр Мили ч нөгөө дээр өрөөндөө хоригдсон байгаа шүү дээ. Төгжигдсэн байгаа. Андрю маргааш өглөө нь босч ирээд Милид хэлдэг. За чи ном уншина гэдэг бол эрх юм ба. Нөгөө л юм а тий. Чи энэ эрх юм ба. Зөв ашиглаж чадаагүй учраас би чамд одоо сургамж заах чинь. За Мили бол мэдээж хамаг хараал ирүүлээ хэлэл чи юу хэлээд байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Намайг яг одоо эндээс гарга барь гэл бөөн юм болж байгаа юм. За Андрюг энэ удаагийн шийтгэл нь болохоор өрөөнд ингээ 3 шиг юм хүнд ном авчираад тавьсан байсан гэж байгаа байхгүй юу? За би төсөөлж уншихтаа бол баг нэг юу энэ ном шиг юм 3 ном авчираад тавьсан гэж төсөөлсөн. За наа 3 номоо гидсэн дээрээ ингээ дэш арч хөвтөөд гидсэн дээрээ тавиад 3 цаг хөвт гэ тэгдэг. Тэгсэн чинь Мили би яаж тэгж чадах юм бэ? Наа чи амар өвдөн штэ. Тэгээд ч би 0 ормоор байна гэл бөө юм болдог. За угаасаа ч бөө юм болох нь зөвлөдөө. Тэгсэн чинь Андрю болохоор наа чи угаасаа нэг цэнгэр хувин байгаа үсттэй гэд. За тэр цэнгэр хувинг нь Мили очиод бицгаа харсан чинь тэр дотор нэг нулимс асгаруулагч байдаг аахгүй юу? Тэр нь болохоор бүр өмнө нь Нинаг бас нэг удаагийн шийтгэл дээрээ өөрлөгөө нулимс асгаруулагч цац гэдэг тийм шийтгэл өгч исэн юм бэ л. Амар агааз. Би ингээд Туркэд оюутан байхдаа нэг удаа санамсаргүй нулимс асгаруулагчинд өртөжсэн байхгүй юу. Туркэд ер нь оюутнууд айгүйх юм бослого хөдөлгөөн зохион байгуулдаг. Тэгээд нэг удаагийн бослого хөдөлгөөн нь болохоор юм сургуулийн кампус дотор байдаг айгүй өтгөн юм ой модыг бүгднийг ингээд тайраад хурдны зам тавих тийм төсөл хэрэгжүүлэгчсэн чинь тэрийг нь эсэргүүцээд баахан оюутнууд ингээд жагсаад тэгээ сургуулийн орц гарц болгон дээр нөгөө цэрэг цагдаагийнхын ирсэн хаалт тавьсан. Одоо тэр оюутнуудын жагсаалыг хот руу ер нь оруулахгүй зөвхөн кампус дээр нь барина гэдэг тийм тушаалтай байсан юм шиг байна. Тэгэнгүүт бид нар ч юм болохоор зүгээр л нэг хөөрхий хитэн гадаад оюутнууд тэгээ яг юу жагсаал болоод байгааг нь яг үндэ сайн ойлгохгүй тэгээ зүгээр л гэрлүүгээ ингээд харих гад явж исэн. Тэнгүүд ингээд дандаа гардаг гарц маань хаалттай. За тэнгуут нь за арай өөр гарцаар гарья гэд. Тэр сургуулийн тэр том кампус чинь бүр ингээд хідэн газар ч юм дээ те мэдхгүй битүү шигүү юм мод цодтой тийм байдаг гэсэн аахгүй. Өөр гарцаар гарах гад алхаад яг тэр гарц руу нилээн дөхөө очижсэн чинь тэндээс ингээд нэг баахан цагдаа нар яг ингээд амар цагдаагийнхаа хувц уцыг өмссөн баррикад энэ төр барьчихсан. Тэгээ чанга ярагчаар цаашаа наашаа ойртох юм бол нулимс асгаруулагч шидий шүү гэх тэгээд байгаа байхгүй. Тэнгүүд бид нэр ингээд бүгдээрээ ингээд гадаад оюутнууд ингээд гараа ингээд өргөцсөн. Үгүй бид нар зүгээр ингээд гарах гэсэн юм аа харьмаар байна гэд наанаас нь ингээд орилоод исэн чинь бид нэрийн тэр орилсон хоолоо мэдээж тэр хүмүүст
хүрээгүй л юм шиг байгаа юм л да. Шууд өөдөөс ингээд нөгөө жижигхэн бөмбөг шиг ингээд мултлаад нулимс асааруулагч байдаг штэ шидчихэж байгаа байхгүй юу. Тэгээл гисэн чинь шууд ингээл бүр амар нүд дулаагаал хорсоол нүүр хорсоол бүр амьсгал боогдоол юу ч харагдахгүй болоод зүг чигээ алдаал шууд ингээд доороо ингээл гайхаал яхаа мэдгүй болоо бэжсэн чинь тэнд жагсаж исэн Турк оюутнуудын ингээ зарим нь ирээд тэд нар болохоор бүгд ингээ амар үдний шилмэл ингээ маск цааск зүтсэн цаа. Яг нинжа шиг бидрийг шууд ингээл нэг нэгээр ингээл татаад тэр яг машин зам одоо гарцсан чинь ингээд машин зам явгууны зам ингээ байгаа шүү дээ. Тэр машин зам явгууны замаас гаргаад хажуу тал руу ингээ шууд ой мод байгаа. Ой мод руу ингээ чирээд орж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үед болохоор надаа би ингээд нэг Hunger Games орсон юм шиг тэгж санагдсан. Айгу сонирхолтой. Ингээл нэг хүнд ингээл юу ч харахгүй ингээл амар нос нулимсаа гоожулсан хоолой амар хорсоод амьсгалж болохгүй. Гэхдээ нэг хүнд ингээд чирүүлээл гүүгээл байгаа. Тэгж байгаа тэр замаас жоохон холцсны дараа тэр Турк оюутан болохоор нэг юм ус шүрслэг сав байдаг шүү дээ. Тийм савнд. Гэхдээ би одоо яг юу байсан санахгүй. Нэг бол лимонтой ус байсан, нэг бол сүү ингээ шингэлцсэн байсан. Энэ хоёр аль нэг нь байсан. Тэгээ нүүрлүү цацаад тэгсэн чинь тэр нь ингээ шууд тэр хорч морсож байгаа амир мэдрэмж нь зүгээр болчт юм билээ. Тэгээ яг хуу бидрийг тэгж одоо тэндээс холдуулж өгөөд тэгж нөгөө нулимс асгаруулагчийг саармөжүүлж өгөөд тэгээ та хэд эндээ нилээн байж байгаад оройхон тийшээгээ угаасаа бид нар ч тарна зэрэг цагдаагийнхан ч буун тэгэхээр нь харьцгаа гэх. Тэгээ бид кампустаа ингээд үлдээд хоол моол идээд нэг тийм явдал болчихсон байхгүй юу. Тэгээ зүгээр нулимс асгаруулагч гэдэг чинь бүр үнэхээр амар юм байд юм бэлээ гэдгийг өөрийн бие дээрээ бас мэдэрсэн тийм туршлага хуваалцмаар санагдлаа. За тэгээ буцаад ном руу оръё. Тийм жижигхэн нулимс асгаруулагч байгааг Мили олчж байгаа юм. За ингээд нэлээд дургуухан гэхдээ мэдээж нөгөө Нина шиг бодно шүү дээ. Энэ удаагийн шийдэлийг нь би хийгээд эндээс гаргах юм бол өстой Андрю чамааг те би дахиж хизээч чамтай энэ одоо насандаа уулзахгүй учрахгүй гэж бодож байгаа. За тэгээд нөгөө номын гидсэн дээрээ тавиад дээшээ хараад 3 цаг хэвтнэ. Нэлээд чанга хамаг биеийн сүулдэ ингээд хүндүр орсон гэж байгаа байхгүй юу. Тэгж байгаад яг 3 цаг боллоо гэж бодонгуудаа номнуудаа гидснээсээ буулгаад тэгээ Андрюг дуудсан чи Андрю ажлаасаа одоо оройн тараад ирсэн те. Тэнгүүтээ чи яг 1 минут дутуу байхад болгочлаа. Тэгэхээр тооцохгүй дахиад ихнээс нь хийгээд. За Мили дахиад ихнээс нь хийн. Энэ удаад 3 цаг 10 минут. 10 минутын бас запастай тэр номыг гидсэн дээр ингэж тогтоочоод тэгээ буулгасан чинь Андрю хэлдэг. За Мили би одоо чамаа гарганаа. Гэхдээ чамаа гаргахаас өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. Би харилцаагаа илүү урт хугацааны сериусны харилцаа болгохыг хүсэж байгаа гэж хэлсэн маань бол одоо хүртэл үнэн. Тэгээ одоо хүртэл хүчинтэй байгаа. Чи энэ өрөөнөөс гараад шууд одоо манайхыг намайг орхиод явна гэж бодож байгаа байх. Гэхдээ чи шорон торигдчихсэн түүхтэй гэдгээ мартаагүй биз дээ. Энээс гараад чи хэрвээ намайг орхиод явах юм бол би шууд цагдаар уцтаад чамайг манад ажиллаж исэн. Манай хамаг юмыг хулгайлсан гэд хэлчихэн. Мэдээж цагдаа нар надад итгэн. Хэрвээ тэгээ чи баригдах юм бол буцаад шорон руугаа явна. Тэгэхээр чи намайг орхиж явж чадахгүй гэд ерөнхийдөө нөгөө Нинаг охиноор нь барьцаалдаг байсан шиг Милиг нөгөө шоронд явж исэн, шоронд сууж исэн гэдгээр нь бас барьцаалчихж байгаа байхгүй юу. Тэнгүүт Мили орон дээр очиж суугаа. За чи ингээд ямар ч намайг гаргачаа би ойлголоо гэж хэлээд Андрю хаалгыг онгоолгоод ороод ирнэ. Мили орон дээрээ сууж байгаа штэ тий. Милигийн хажууд очиж суун. Тэгсэн чинь Мили Жон сонирхоод чи ихтэй намайг яаж яг 3 цаг тэр номыг гидсэн дээрээ байлгасныг мэдж байгаа юм бэ гэсэн чинь энэ өрөөнд нууц камер суулгасан гэд. Андрю уцаа гаргаж ирээд гар утсан дээрээ нууц камера ингээ харуулдаг байхгүй юу. Тэгээд тэр хоёр яг хоёулаа ингээд анхааралтай тэр камер руу харах мөчөд Мили карманаасаа нөгөө нулимс асгаруулагчаа гаргаж ирээд Андрюгийн нүүрлүү цацсан. За мэдээж Андрю нүрээ дараал хашраал унах мөчөд Мили Андрюгийн уцыг нь шүүрж аваад дээвэр өрөөс гараад гаднаас нь хаалгыг нь цоожлчихно. Андрю юу болсныг ойлгоод за Мили би яг өөрийгөө ойлгочлоо. Би юу буруу хийснээ мэдлээ. Би чамайг энд ингээ хорих нь буруу зүйл ээжээ гэдгийг ойлголоо. Одоо чи намайг гаргачгаа гэдгсэн чинь мэдээж Мили юуко үгүй одоо харин би чамд нэг сургамж өгөх болноо. Наа 3 намаа аваад бэлэг хэрэгтэн дээрээ тогтоо 5 цаг тогтоо. 3 цаг ч үлээ тэгж хэлдэг. Андрю тэнгүүт за Мили би тоглоомын дөрвийг мэдж байгаа учраас би чиний үгэнд орё гэд нөгөө номыг аваад ингээд тогтоож байгаа байхгүй юу. Гидсэн дээрээ тогтоох биш ингээд жоохон доошоол тогтоож ийн гэсэн үг шүү дээ. Тэгсэн тэр нь болохоор илүү өвддөг юм байна л да. Арай гэж хідэн цаг тэсээд Андрю за Мили би яг чиний хэлснээр хийлээ. Одоо намайг гаргачаа. Би дахиж хизээч чамтай ингэж харьцахгүй гэл их мэдчлээ Андрю Милигээс гуйв. Тэнгүүд Мили зөрүүлээд чи дөнгөж сая яг 1 минут тутуу хатна.
номоо авчлаа. Би энэ камераар харж исэн. Одоо чи над номоо дахиад тавь гэдэг ч юм уу тий. За тэгээд Андрю дахиад тэр номыг тогтоогоод 3 цаг өнгөрөөд за Мили одоо би болсон. Одоо чи намайг гаргачихал та гэд тэгэл гуйнгуут нь Мили үгүй. Одоо дахиад би чамд нэг сургамж өгмөр байна гингүүтээ. Хаалганых нь доовор ингээ байх шургуулад чи энэ бахаар өөрийнхөө нэг шүдийг зулгаагаад ав. Тэгхийн бол би чамайг гаргая. Гэх мэтчлэн өдөр хоногуд өнгөрнөө. За ингээд Нина гэрээсээ явснаасаа бараг 7 хоног орчмын дараа буцаад одоо Милийг аврах гад гэртээ ирж байгаа штэ тий. Тэгсэн гэр нь ингээ бүр наам гүм бүх гэрэл нь унтраалттай байдаг. Нина гайхаад энэ хоёр байхгүй байгаа юм болоо гэж бодоод явсаар агаад гэрийнхэн бүх өрөө рүү ороод хамгийн сүүлд нь дээврийнхээ өрөө рүү ордог. Дээврийн өрөөнд орсон чинь өрөөний голд Андрю аль хитэнэ үхчихсэн хэвтчихийдэг. Нина гайхаад өрөө рүү орсон чинь хаалганы араас Мили гараад ирнэ. Үлдсэн нулимс асууруулагчаа барьчихсан. Ингээд юу болсныг Мили Нинад ярьж өгнө. Мили бол номын ихэнх хэсэгт гарч исэн шигээ тэнэг бүхэн биш байгаа байхгүй юу. Угаасаа тэндээс Андрюг гаргах юм бол дараа нь өөрийгөө алуулна гэдгийг мэдчихэж байгаа учраас Андрюд ингээд явн чангарсан шийтгэлүүд өгөөд байсан. За ингээд нэг шүдээ зулгаа, одоо хоёр шүдээ зулгаа гэд нийт 4 шүдээг нь зулгаалгачихсан. Хамгийн гол нь тэр өрөөнд ямар ч хоол хүнс ус байхгүй. Ус байхгүй болохоор хүн мэдээж удаан амьдарч чадахгүй. Ингээд 6 хоног өнгөрөхөд Андрю нас орсон байгаа юм. Нина ол шууд нөхцөл байдлыг ойлгоод за Мили энэ асуудал би чамайг оруулж ирсэн. Чи гин буруугүй байсан. Тийм болохоор чи одоо яваа. Энэ асуудлыг би шийдье. Хэрвээ цагдаа чамтай холбогдоод асуух юм бол би чамд 7 хоногийн өмнө охиноо цуслан төрөж өгчөөд тэгээ 7 хоногийн чөлөө өгсөн гэж хэлээрээ 7 хоног энэ байшинд огт байгаагүй гэж хэлээрээ гэж хэлээд Нина өөрөө үлдээд цагдаа дууднаа. Цагдаа 2 цагтаа ирнэ. Хөгшин залуу 2 цагтаа ирнэ. За тэгээ хөгшин залуу Нинаас асууж байгаа юм. Энд ч одоо юу гэсэн үг вэ? Яагаад ийм идэр залуу насны эрүүл чирэг ухаан санаа саруул эрэгтэй хүн өөрийнхөө 4 шүдийг зулгааж хаяад тэгээд дээврийнхээ өрөөндөө цангаад нас орчдөг байлээ гэсэн чинь Нина би харин сайн мэдэхгүй байна. Би охиноо цусланд хүргэж өгчөөд буцаж ирээд бид хоёр хэрэлдээд муудалцаад салсан. Энийг бол манай одоо хөршөөд найзууд бүгд гэрчлэнэ. Би энэ гэрээс хөөгдөө явсан. Би охиноо цуслан руу хүргэж өгөхөөс өмнө гэрийн үйлчлэгчтэй бол чөлөө өгсөн байсан. Тэгээд нөхөрлөгөө би эргээ холбогдох гэсэн чинь холбогдож чадахгүй болохоор нь яасан болоог эргээд ирсэн чинь намайг ийм нөхцөл байдал өгтлаа гэж тэр цагдаад хэлдэг. Цагдаа бол яг мэдээж царайн дээр нь бол итгэхгүй байгаа өнгө аясвал шууд харагддаг. Гэхдээ цагдаа би чамааг бол мэдэхгүй. Гэхдээ би энэ залууг мэднэ гэж хэлдэг. За яасан бэ гэсэн чинь Андрю Нинатай уулзахаас өмнө Кэтлин билүү Catherine лөө нэг тийм эмэгтэйтэй сүү тавьсан байсан. Тэгээд гинэт тэр эмэгтэй сүүгээ цуцлаад бүр ор сургуу алга болцсон. Тэр Кэтлины аав нь энэ цагдаа юм байна л да. Тэгэхээр Андрюг ямар тийм садист хорон санаатай аимшигтай бачка гэдгийг мэдж байгаа учраас цагдаа за ойлголоо. Би чиний хэлсэн зүйлд итгэн. Дээрэс нь нэмээд моргт ажилтдаг одоо задлан шинжилгээ хийдэг иймч найз маань ч гэсэндээ чиний энэ түүхэд итгэх баха гэж байгаа байхгүй юу. Тэгээд чи одоо энэ чинээс гарч болноо. Явж болноо гэж хэлдэг. За ингээд Нина Андрюгээс аврагдах нь тэрэ. Хэд хоногийн дараа Андрюгийн оршуулгын ёслол болно. Оршуулгын ёслол дээр Нина яг хөө тэгэл мэдээж олон хүний нүдэн дээр гашуудаж байгаа эмэгтэй дүр тоглоо байжсэн чинь Андрюгийн аав ээж хоёр нь ирдэг. Ээж нь ирээд явхдаа Нинад хэлдэг. Нина чи ихтэй миний хүүд маш сайн зааж сургаж байсан юм биш үү? Би задлан шинжилгээ хийдэг эмчтэй ярьсан чинь Андрюгийн 4 шүд нь байхгүй болцсон. Сууг татагдаад авагдсан байсан гэсэн. Би Андрюд ингээд амны хүндийн эрүүл мэнд маш чухал гэдгийг нь бүр хүүхэд байхаас нь хэлдэг байсан. Гэхдээ миний үгэнд ерөөсөө ордоггүй. Ямар сандал би хүүдээ ингээд сургамж өгөх гээд сүүн шүдийг нь бахаар сууг татаж авдаг байсан байхгүй юу? Шүдтэй байна гэдэг чи ирэх юм биш үү? Харин чи хүүгийн минь ихнэр болоод хүүд минь сайн зааж сургадаг байсан байна. Чамд баярлалаа гэж хэлдэг. За ингээ номын төгсгөл хэсэгт болохоор 1 жилийн хугацаа өнгөрчихсөн. Энэ 1 жилийн хугацаанд Милид талархснаа илэрхийлээд Нина 1 жилийн цалинг нь одоо бонус олгоо өгчихсөн. Тэр цалингаараа Мили 1 жил амьдарч агаад
дараагийн одоо ажилдаа орохгүй бол болохгүй. Дараагийн айлдаа гэрээ бүршлэгчээр орох гээд ярилцлаганд ордог. За тэгсэн тэр ярилцлагыг нь болохоор бас л нэгэн баян айлын эзэгтэй хийж байгаа. Тэр эзэгтэй ингээ хөдлөх бүрд ганцууныхан цаанаас захныхан цаанаас ингээ хөх няц болцсон бие нь харагдаад байдаг. За тэгээ тэр эмэгтэй бол чамайг Нина Винчестер ажилд ав гэж зөвлөсөн юм аа гэж хэлээд ном дуусч байгаа юм аа. За өөрөөр хэлбэл Мили бол гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, нөхрөөсөө холдож явж чадахгүй байгаа тийм эмэгтэйчүүдийг одоо юм авардаг тийм баатар маягийн дүрл болж байгаа юм шиг байгаа юм л да. Цаашаага энэ ном маань дахиад 2 ном гарсан байлээ. The Housemaid's Secret гэрээ үйлчлэгчийн нууц, гэрээ үйлчлэгч ажиглаж байна гэд 2 ном гарсан. Тэнгүүд энэ номыг яг ингээ уншаад жоох юм кринжтэй, жоох юм ядаргаатай нэг юм ахин дахин давтцсан байснаас нь залхаал бичгийн хэлбэр нэг хитрхи casual болохоор яг гоё ном уншиж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй ч юм уу байсан ч гэсэндээ үйл явдал нь өөрөө аягүй сонирхолтой байсан учраас тэгээд хэлээд байгаа штэ. Утга нь гоё, гэтээ гүйцэтгэл муутай байна гэд. Тийм учраас би шууд дараагийнх нь номыг уншсан. Housemaid's Secret гэд. Тэрийг нь болохоор баг нэг орой 3 цаг 4 цаг сууж байгаа л уншсан. Яагаад тэрийг уншсан бэ гэхээр би болохоор саяны хамгийн сүүлд Милигийн тэр ярьцлаганд орсон нөгөө хамаг биеийн хөхнөөс болцсон байгаа тэр эмэгтэйг яаж аврах юм болоо, тэрний түүх нь ямар байсан юм болоо, тэрний нөхөр нь одоо яаж тэр эмэгтэйг хүчрхийлдэг байсан юм болоо, тэрийг яаж Мили шийдэх юм болоо гэж сонирхоод уул нь бол уншсан байхгүй юу. Гэтэл тэрэн дээр нь болохоор тэр эмэгтэйн түүх гараагүй, шал өөр түүх гарсан. Цаг хугацааны хувьд 2-3 жилийн дараах үйл явдал гардыг байлээ. Тэгээд 3 дахь ном нь болохоор Housemaid is Watching гэд тэрийг нь болохоор уншаагүй. Гэхдээ зүгээр нөгөө номынхын нэм товч тайлбараас харахад тэр нь болохоор бүр дахиад 10 хэдэн жилийн дараа Мили одоо 40 гарцсан. Тэр үеийнх нь үйл явдлыг харуулдаг гэсэн. За тэгээ яг номоо ярингаа бол ер нь номынхын талаар хэлэх гээд байсан бүх сайхан шүүмжүүдээ хэлчлээ. Airport Books гэд нисэх онгоцны буудлын номууд гэд та сонсч ирсэн үү? Яг тийм л ном байгаа байхгүй. Нисэх онгоцны буудлын номууд гэд нэг юм амархан бичигдсэн, цөөхөн дүртэй, дөрүүдт нь ч гэсэнтэй хүний нөгөө нюанстай сэтгэл зүй энэ төр бол огтонч байдаггүй. За тэгээд нөгөө нисэх онгоцны буудлын гэхэр чинь нэг суугаал, нэг босоол, нэг унтаал, нэг сэрээл, онгоцноосоо буугаал, дараагийн онгоцондоо суугаал гих мэтчил нэг барин 50 уншихад үйл явдлыг нь алдаад ахааргүй, дөрүүд дотроо төөрөөд ахааргүй тийм номнуудыг хэлдэг. Тэгээ энэ Housemaid бол яхаа аргагүй тийм airport book байла. Үйл явдал нь л ихтэй сонирхолтой байлаа штэ. Нөгөө талаасаа нэлээд ойлгомжтой байсан юм шиг надад санагдсан. Анхнаасаа Нинаг бүр хитрхи амар муу хүн болгож харуулад Андрю бол юм царайлаг төгс ханхүү болгож харуулсан. Тэгэнгүүт шууд л одоо уншигч надад бол сэжиг төрж байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэж вэ? Яг үнэндээ тэгэхээр эсрэгээрээ байх магадлал аюу өндөр. Өмнөх олон уншсан нөгөө номнууд, үзсэн кинонуудын туршлага дээрээ толгуурлахад Нина нь баг хохирогч, Андрю нь бол хорон санаат нь юм байна гэдгийг бол ойлгоход илүү амархан байсан. Тэгээд яг тэр твист нь гэх юм уу? Эргэлтийн цэг нь бол надад л гоё байсан. Дээврийн өрөөндөө түүчж жагаад тийм зүйл гэдэг бол эрх ямб, чамд тэр эрх ямбыг эдлэх эрх алга. Тийм болохоор би чамд сургамж өгнө гэд шийтгдэг гэдэг нь л айгүй сонирхолтой санагдсан. Тэр концепц нь айгүй гоё өөрмөц байсан. Гэхдээ одоо жишээлбэл номын бүлгийн тэр гарчиг нь амар кринж байгаа байхгүй юу? Нина Винчестерийн хорон санаа садист нөхрөө алуулах зөвлөмж гэд номын дундуур тэгээ ороод ирэнгүүт ийм гэнэт инээдмийн ном, хошин шогийн ном болчоод байгаа юм шиг те. Нэг юм амар кино үзчихсэн гэнэт кинон дондор нэг юм фаны шторк ороод ирчихэж байгаа юм шиг. Яг тэр гарчиг нь болохоор ингээд амар юм ичмээр кринж энэ номондоо зохицоогүй юм шиг тэгэж санагдсан. Тэгээ шууд Нина бүх юмаа ингээд ярьчихж байгаа шүү дээ. Би тийм байхад Андрю намайг ингэж танилцаа. Тэгээд тэр нь болохоор бас жоохон уйтгартай. Тэрийгээ илүү гоёор оруулж өгсөн бол яг ингээд стори дотроо үйл явдал нь тэгэж огцом Нина бүх юмаа өчөж өгүүлж байгаагаар биш арай өөрөөр оруулсан бол илүү гоё яхсан болов гэж бодсон. За тэгээд надаас хамгийн нэг сонирхолтой асуултын тэмдэг болоо үлдсэн зүйл нь юу юм бэ гэхээр яг Андрю яагаад Нинад тийм их хайртай байсан юм бэ? Сүүлийн жилүүд рүүгээ бол бүр нөгөө Нина Андрюгаас залхаад Андрюг өөрөөсөө түлхэхийн тулд албаар жин нэмсэн. Тэнгүүд Андрю одоо хүртэл Нинаг хажуугаасаа явуулахгүй бүр ингээ хүүхдтэй болёо гэж чин сэтгэлээсээ бол Андрю бодсон байгаа байхгүй. Яагаад яг Нина тийм хайртай болсныг нь энэ номон дээр ингээд ойлгуулаагүй. Тэр талаар дурдаагүй. Зүгээр л нэг юм хөхнөөс нь сүү гожсон ресепшнийг хараад
Тэгээд ингэтлээ дурлсан юм уу? Тэг яг юунд нь дурлсан юм бэ? Яагаад 8-9 жилийн хугацаанд Андрю үнэхээр их нэртэй хайртай, их нэртэй үнэн ч яваад байсан бэ гэдгийг нэг сайн ойлгуулаагүй юм шиг санагдсан. Нэг сайн бичээгүй юм шиг санагдсан. Одоо жишээлбэл юу гэдэг тийм өөрөөсөө сул дорой эмэгтэйд дуртай. Учраас Нинаг хайрлсан гэдэг ч юм уу. Тэг яг нэг тим юм байгаагүй. Тэнгүүд энэ хоёрын нэг юм хайрын түүх нь ялангуяа Андрю Нинаг одоо хүртэл нэг тийм obsessed гэж ярьдаг штэ. Донцсон юм шиг хайрлаад байгаагийнх нь учир шалтгаан тодорхойгүй учраас тэр нь үнэмшилтэй санагдаагүй гэх юм байна л да. Тий. Яг тэгж хэлж болно. Тэгээ жоохон тийм клишэ байгаа сте тий улиг болцсон. Гэрээ үйлчлэгчтэйгээ баян залуу явуулцдаг. Энэ бол бараг л одоо Холливуудын гэр бүлүүдийн хоёр гэр бүл тутмын нэгэнд нь болдог үйл явдал байгаад байгаамаа. За тэгээ энэ номонд бол би 5-аас 2 од гэдэг үнэлгээ бол өгөхөр юм байна. Энэ хүртэл хамт байсан үзэгч, сонсогч та нартай баярлалаа. Удахгүй дараагийн бичлэгээрээ эргээд уулзцгаая.